Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдөр Хүмүүр хөрөнгө оруулагч подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ингээд зочноор Execon HKK-ийн гүйцэтгэх захирал менежментийн зөвлөх Болор хот өнөөдөр өргөдөж оролцож байна. Манай Хүмүүр хөрөнгө оруулагч подкаст бол хүмүүс хэрхэн ажлынхаа хажуугаар, цалингийнхаа хажуугаар хөрөнгө оруулагч болоод нэмэлт орлого олох вэ? Ер нь яаж хөрөнгө оруулагч болдгийм бэ гэдэгт ингэж чиглэсэн ийм подкаст байгаа. Тэгээд өнөөдрийн дугаарын урилгыг хүлээж авч оролцож байгаа Болор хоттой баярлалаа. За баярлалаа, өрсөнд баярлалаа. Багчхан зочноо танилцуулъя. Тэгээ өмнө нь Таван богт International компанид бол гүйцэтгэх захирлаар 10 хэдэн жил, 16 жил бол ажилласан. Энэ дотроос говь HKK-д тэргүүн дэд захирлаар бас борлуулалт хариуцаж бол ажиллаж исэн ийм туршлагатай хүн байгаа. Бид хоёрын өнөөдрийн гол яриа бол хүн яаж өөртөө илүү хөрөнгө оруулалт хийвэл илүү одоо амжилттай, илүү утга учиртай амьдрах вэ гэдэг энэ чиглэл рүү бол чиглэж бол ярилцсан. За тэгээд эхний асуултыг одоо танаас асуухад одоо та бол ингээд олон групп компаниудад бас менежментийн зөвлөгөө өгөө явж байна. Тэгээд сүүлийн үед ингээд залуучууд тэр дундаа Gen Z гэж яриад байгаа энэ залуучуудыг харахад маш олон ажлын байруудыг бол ингээд маш богино хугацаанд бас сольж जैन те ингээд онлайнаар ч харахад энэ бол Монголд гарч байгаа асуудал биш. Энэ бол дэлхийд дахина залуучууд бол ингээд ажлыг маш хурдан сольж гинэ. Энэ turnover rate гэж ярьдаг. Энэ бол илүү өмнөх үеийнхэнтэй харьцуулахад хамаагүй өндөр хувьтай байна гэж ярьж байна. Тэгэхээр ер нь залуучууд компаниас солиод байгаа мó эсвэл компани залуучуудыг одоо тогтоож барьж чадахгүй учраас энэ өөрчлөлт бол гараад байна уу? Залуучууд компаниас солиод байна уу? Компани залуучуудаас солиод байна уу гэхээр ер нь нэг хүлээлтийн л нэг өөрчлөлттэй, хүлээлтийн нэг ялгаа гэдэг зүйл. Цаг үеэсээ одоо магадгүй компаниуд нь арай залуучуудын хүлээлтэнд хүрдэг, хүлээлтээс зөрүүтэй. Компанийн нь бас хүсэж байгаа зүйл нь залуучуудын хүлээлтээс зөрүүтэй. Иймэрхүү зүйлээс болоод одоо юу гэдэг нэг бие биентэйгээ удаан тийм нэг харилцаа ашигтай ажиллах тэр боломж нь бас хязгаарлагдвал болсон юм бол энэ нь бас нэг талдаа одоо буруу гэхээсээ илүүтэйгээр нөгөө талдаа илүү өмнө ч гэсэн байдаг байсан зүйл одоо энэ мэдээллийн иргэнтэйгээ холбогдуулаад илүү хурдан энэ процессыг үргэлжилдэг болсон юм болов уу гэж миний хувьд бол ойлгоод байна. Нэг компанид яг тэр тодорхой хэмжээний чадруудаа хөгжүүлээд ингээд мэрэгшиж чадахгүйгээр ингээд ажлын байр солиод байхаар тэр хүн яг өөртөө хэрэгтэй зүйлийг хийж гин үгүй юу гэдэг дээр айгүй том асуулт байгаа байхгүй. Мэдээж боловсрлоор хүн өөртөө хөрөнгө оруулалт хийж болно. Эрүүл мэндэд одоо сайжруулах замаар хөрөнгө оруулалт хийж болно. Олон хөрөнгө оруулалтын хэлбэр байгаа шүү дээ. Зөвхөн мөнгө гэдэг бол биш. Тэгэхээр яг энэ ажлын байран дээр ядаж нэг 2 жил яг нэг зүйлээ маш сайн хийж сурах юм бол тэр бол миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр залуучууд өөртөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж бол харж байгаа. Ямар хугацаанд ер нь залуучууд тэр ажлын байраа солиул зүгээрээ эсвэл одоо та бол ингээд нэг групп дотор 16 жил бол ажилласан биз дээ тий. Мэдээж өөр ингээд ахисан байгаа өөр бас нэг функцүүдийг хариуцаж бол ажилласан байна. Хэрийн туршлагаас харахад энэ ингээд залуу хүмүүст одоо энийг үзэж байгаа залуучууд ажлын байраа ямар хугацаанд илүү солих уу эсвэл нэг тэр шаардлага нь яг юу энэ тэр улаан шугамтай за би болиё гэдэг нэг тийм улаан шугам багш тэр нь юу байж болох вэ? Яг хөө тэгээ саяныхаар ингээд нөгөө ер нь ийм цикл хурцсаад байгаа нь одоо яг хөө тэр гадаад хүчин зүйл мэдээлэл ч гэдэг юм уу те нөгөө технологичсон. За тэгээ мэдээж одоо өмнөх үеийнхний тэр хүлээлт юмнаас өөрчлөгдөж байгаа учраас юм байгаа. Гэхдээ энэ бол гадаад хүчин зүйлийн нөлөөлөл. Яг хүн дотроо бол бас нэр бас юу гэж бодох хэрэгтэй вэ гэхээр яг би санал нийлж байна л да. Илүү төвлөрч илүү удаан хугацаанд ажиллах юм бол илүү одоо юу гэдэг нь зах зээл дээрх нөгөө хөдөлмөрийн чадвар одоо зах зээлийн хувь хүний үнэлгээ нь хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлгээ өснө. Тэгээд энтэй холбоотойгоор одоо нэг ийм зүйл би бас энэ нөгөө бизнесийн онол дээр ч гэсэн байж байдаг. Альва нэг ажлыг нэг хүн одоо 10,000 цаг хийх юм бол тухайн ажил дээр яг мэрэгшдэг яг нэг зүйлээ давтан хийх юм бол тэгээ 10,000 цаг гэдэг ингээд
хуваагаад үцхээр одоо жилд бол нэг 365 хоног чинь 250 ажлын өдөр байгаа байхгүй юу? За тэгээ ажлын 8 цаг гэж тооцохоор нэг 2000 болж байна те. Тэгэхээр нэг 5 жил яг нэг ажлаа хийх юм бол ер нь мэрэгчтэй юм байл да хүн. Тэгээ энийг тэгээд хэмжигдэхүүнийг юу гэж ярьж гэнэ вэ гэхээр яг тухайн тэр хийдэг зүйлийнхээ талаар хинтээч те нөгөө дэлхийн ямар ч мундаг хүнтэй ингээ ярихад нэг тэр хэмжээнд энийг ингэж хийдэг юм а гэдэг тэр жишгийг бол ойлгох мундаг мэрэгчлэлтний хэмжээнд болох хугацаа гэж. За тэгээд яг энэ бол илүү номон дээр одоо би уншиж байсан. Тэгээ бас би бол бас ортой болов гэж боддгийг. Тэгсэн нэг одоо мундаг одоо манай тэ өмнө ажиллаж байсан нэг Япон одоо надаас бас өгшин нэлээ өгшөө. Нэг хүн бас надад хэлчихсэн. 100000 өдөр нэг ажлыг хийх юм бол дэлхийд номер 1 болдог гинэ. 100000 өдөр. Тэгээд тэр хүн болохоор ингээд 60 гарцсан өвгөн байж байгаа байхгүй. 65 6-тай илүү да тоххой бас нэг нэлээ хэдэн жилийн өмнө болж байна. Тэгэд би одоо ингээд 9700 хэдэн өдөр яг энэ ажлыг хийцэн байгаамаа тий. Би одоо ингээд тэтгэвртэй гарах гэ та ингээд төр байжээ. Манай захирал тэгээд итгэдэг. Би нөгөө талдаа яг хувийн зорилго болохоор ингээд 100000 өдөр энэ ажлыг хийгээд дэлхийд номер 1 болвол ямар байдаг юм бол гэдгийг би мэдэх гээд одоо ингээд ажиллая гэдэг байгаамаа гэдэг зүйлийг надад хэлдэг байхгүй. Тэгэхээр би одоо яг саяны хоёроос ингээ харахаар үнэхээр мундаг мэрэгчлэлтэн бай гэх юм бол та нэг тэ 5 жил яг нэг ажлыг яг юм сайн хийгээд тэгээ үнэхээр тэр зүйлээрээ тэ нөгөө одоо бас нэг тийм зүйл үүдэж чинь би нэг хүн болж төрснөх тэ нэг дараа үедээ аль эсвэл нэг тийм дурсагдах зүйлтэй үлдээ. Тэгтээ бид нар бүгдээрээ л одоо буцах болно. Гэтэ ямар нэг юм хийж үлдээсэн тэр маань ингээд нэг ерөөсөө л энэ хүн хийсэн юм гэдэг тийм legacy гэж зүйлийг үлдээх гэвэл 100000 өдөр яг нэг зүйлээ л сайн хэрэгтэй л гэдэг зүйл байт юм гэж ойлгосон. Одоо энэ ажиллаж байгаа залуучууд маань ингэж давхар ажил одоо энэ цаг үе давхар ажил хийх нь илүү одоо орлогыг нэмэгдүүлэхээр байна уу эсвэл яг одоо хийж байгаа ажилдаа илүү сайжраад тэгээд захирлуудтайгаа ч юм уу эсвэл байгууллагынхаа удирдлагуудтай ярилцаад нэмэлт урамшуул авъя гэдэг ийм хэлцээрд орох ёстой юм уу? Одоо менежментийн зөвлөгөө өгөө явж байгаа захирлууд ер нь ямар хандлагатай байна? Мэдээж нөгөө хувь хүн талаас харахаар бидний хувьд бол нөгөө орлого чухал те. Байгууллага талаас харахаар бас тухайн тэр нөгөө байгуулагчаас өөр нэгэн зорилготой байж байгаа. Тэгэхээр энэ хоёрын аль болохоор нийцэл дээр л одоо бидний орлого угаасаа явж байгаа л та. Байгууллага нь ямар нэг зүйл хийж ашиг олж ин тэр ашиг бид нар хуваалцаж байгаа хэлбэр шүү дээ цалин улс урамшуул гэдэг чинь. Тэгэхээр нөгөө тийм аль болохоор энэ механизмыг ойлгож ажиллах нь бас илүү чухал багтай нөгөө мөнгө өгөөлөхээр ингээд тэр болгоныг хийгээд ахаар чинь энэ чинь нэг юм өнөө маргааш харсан юм болчихж байна л да. Жишээ нь бид нар ч одоо бүгдээрээ л ингээд нөгөө монгол хүмүүс байна. Гэртээ очиод мах хөвдчихдэг улсууд. Тэгээ ингээд махаа чивдээл түлээгээ чаглал гэл ингээд явна. Тэгээ яг бодит байдал дээр нөгөө яг жинхэнэ мах хөвддөг улсууд одоо манай хүчит чонхрын мах хөвддөг улсуудтай харьцуулахар чинь бидний бүтээмж миний бүтээмж бол бага байхгүй юу. За түлээ ингээд хаяа те хагаллаа. Одоо юу гэдэг нь туслан дээрээ ч юм уу. Тэгэхдээ би яг ингээд түлээ хагалдаг одоо тэр нөгөө мод хийдэг хүмүүсээс бүтээмж бол бага шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ дээр нөгөө нэг тийм гарын үүдтэй дүүтэй гэдэг зүйл мэдээж хэрэг болдог. Ах уу нөхцөлд за нэг ажил дээр ч гэсэн ингээд нэг хаяа хэрэг болно. Гэхдээ энийг ингээд бүр яг мэрэгжлийн төвшөнд нь аваачихгүй бол та зүгээр яг тэрийг хийж байгаа ажиллаараа энэ ч ажиллаараа нэг номер 3 4 хэд байдیں۔ Те ямар ч нэг биш. Энэ ч ажиллаараа тийм болчихно. Ирээдүйд урт хугацаанд бол энэ бол та үнцийг хүлэхс үг байхгүй юу? Яг эсэргээр аль болохоор төвлөрөө хийцэн зүйлээ. Үнэхээр тухайн цаг үедээ хамгийн үнцэнтэйгээр хийж чадаа бусдаа үнцэн бүтээж чадчихвэл энэ жинхэнэ үнцэн л дээ. Тэгэхээр яг одоо хийж байгаа ажилдаа өнөөдөр илүү цаг гаргаад тэргүүрээ нарийн мэрэгших нь ирээдүйд бол хамгийн өндөр үр ашгийг авчирнаа л гэж хэлж шүү дээ. Яг уу нөгөө талдаа нөгөө бид нар нөгөө одоо хөрөнгийн зах зээл дээр ихээр портфолио үүсгдэг гэдэг. Гэхдээ яг карьерийн зах зээл дээр бол портфолио биш аль болохоор төвлөрөл үүсгүүлэх зүгээр. Хөрөнгийн зах зээл дээр одоо хөрөнгө оруулалт дээр бид нар юу гэж ярьдаг вэ?
бүх өндгөө нэг сагсанд бити хий гэж байгаа шүү дээ. Аль болох ингээд олон хуваарлаад байршуулах тусам эрсдлийг бол бид нэр бууруулж чадж байна гэдэг. Тэгэхээр карьер дээр бол эсрэгээр яг хөө карьер дээр та өөрөө ганц л өндөг л дөө. Тэгэхээр тэрийг ингээд аваачаад дийш нь зөөх юм бол нөгөө хагарах эрсдэл хийх гээд байна шүү дээ тий. Тэгэхдээ мэдээж энийг аль сагсанд хийх вэ гэдгийг бид нар ярьж байгаа. Сагс нь өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тэр ажлын агуулга мэрэгжил одоо тий зах зээлийн хүлээлт нэгдэж байна. Задарч байна. Тэгэхээр энийг л бид нар одоо унших хэрэгтэй. Түрүүн бас хэлсэн ингээд одоо энд ганц өндгөө би ингээд дөнгөж төгсөж чинь их сургуулаа. Эсвэл би дөнгөж нэг ажлаас одоо өргөдлөө гарчлаа. Одоо би энэ өндгийг нэг сагсанд хийгээ нэг компанид ажилд орё гэж бодвол тэр компаниа яаж харуул тэр хүн хамгийн зөв бэ. Одоо ингээд Монголд бол жижиг дундууч байна, дунд түвшний компаниуд ч байна тий. Бүр том корпорат түвшний олон улсад одоо экспорт гаргаж байгаа уулуурхан компаниуд ч байна. Тэгэхээр ингээд харахад би одоо ингээд бооцоо тавих гэдэг нь шүү дээ. Тэр өндгөө нэг л сагсанд юм. 2 сагсан зэрэг хийж чадахгүй. Тэгэхээр би яг тэр хийх сагсаа ямар шалгуураар тавиад тэр хийвэл ядаж нэг 5 жил нэг скилийг ингээ маш сайн нэг чадварыг маш сайн сурахаар тэгж их байршуулж чадах бай. Мэдээж ажил олгочоо сонгох нь бол тийм том чухал зүйл. Гэтэ энэс бас нэг өмнө нь дахиад нэг 2 шатны бас байх юм болов уу гэж бодоод байна. За. Хамгийн эхлээс нь өөрөө яг та яг юунд дуртай юм бэ? Би одоо ийм юм хийх юм бол одоо жишээ нь ажлын 8 цаг би цалингийн авахын төлөө л хийж байгаа гэдэг зүйл бол энэ таны дуртай зүйл. Та энэ дээр энийг та угаасаа сайн хийж чадахгүй. Тэ? Тэгэхээр одоо би яг юу ингээ бүр ингээ хоббироод тэ нөгөө чөлөө цаг гаргах юм бол ингээд хийдэг юм бэ. Тэр зүйл чинь таны нөгөө хийх гээд байгаа ажил хоёр чинь нэгдэж гэнэ үү гэдгийг та өөрөөсөө асуух хэрэгтэй. Манай дээр бас нэг иймэрхүү жишээнүүд нийтлэг байгаад тах шүү гэнэ л дээ. Би уг нь ингээд 4 жил ийм чиглэлээр сурцсан юм аа. Тэгснээр би нэг анханасаа л биш гэж бодсон гэд одоо өөр ажилд орж байгаа. Тэ. За. Дараа нь болохоор би энэ компани гоё гэж бодоод орсон. Гэхдээ би угаасаа л энэ ажлыг гэж бодог. Тэгэхээр энэ зүйлийг бид нар зогсоох хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө ямар ч ажилд орох дээр ядаж зогсооцсон байна. Тэр нөгөө мисматч болоод байна шүү дээ. Би энэ зүйл дээр мөнгө чаавна. Дуртайч зүйлээ хийж байгаа хүнд ч хэрэгтэй. Одоо сүүлийн үед бид нар нөгөө икигай гэж яриад. Яг бос хүмүүст мөнгө төлнө. Тэгээ эндээ би дуртай энэ одоо хүнд хэрэгтэй. Бос хүмүүст бол надад таалагддаг. Эдгэр зүйлүүдийг бид нар хараа. За энийг нэгдүгээр ойлгох чи хоёрдугаарт нь мэдээж аль компани. За энийг би ингэж хийх гэсэн чи аль компани энийг хийхэд одоо юу гэдэг юм намайг зөв газар хүргэж өгөх вэ те. Мэдээж нөгөө талдаа зөв газар хүргэж өгнө гэдэг нь та өөрөө хийн штэ. Ингээ бүүвэлээд идэв биш өндөг байна гэдэг ингээд байхгүй. Таныг бод одоо нэг юу гэдэг лээ нөгөө дэгдэхээ болгоо дангахаа болгоо боожуулах нь байна те. Энэ ажлыг хийх тэр зүйл. За 3 дугаарх нь яг ямар удирдлагын дор. Хэн байх вэ? Дээд талын хэн таныг хөгжүүлж чадах вэ те. Хэн таныг дэмжих вэ? Хэн таныг шаардлага тавих вэ? Хэн таныг сахилга баттай болгох вэ? Тэгэхээр энэ 3 зүйлийг бид нар илүү бодох хэрэгтэй юм шиг байна. Зүгээр ингээд яг уу ямар ч компанид орсон цалин өгөлтөө их байна, бага байна. Гэтэ анхан шатны одоо анх ажилд орж байхад тэр саяны 3 зүйлийг анхаарчих юм бол та угаасаа л одоо тэ 5 жилийн дараа ямар хүн байх вэ? 10 жилийн дараа ямар хүн дөрөвний нэг зах зээл дээр хүнс нь ямар байх вэ гэдгийг саяны 3 зүйл илүү тодорхойлдог юм шиг байна. Цалин бол биш. Тэгэхээр яг саяны 3 зүйлээр ажилд орчих юм бол цалин харж суухгүй яг нэг арай том зорилгын төлөө араас нь зүтгэх гэдэг нь шүү дээ ер нь бол. Тийм мэдээж саяны 3 зүйлээ сайн танаар хийлгэж чадаад сайн танд хийж чадчихвал тэр компани таныг үнэлэх ёстой. Тэгээд таны цалин өндөр болох ёстой. Эсвэргээрээ саяны 3-ыг хийж чаддгүй компани угаасаа зах зээл дээр ашиг орлогоноос хэцүү байдаг байхгүй юу? Тэгэхээр ямар ч өндөр цалин өгнө гэж амлаад цалин гатуулж чадахгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө хэдүүлээ ялангуяа менежментийн ухаан чинь нөгөө шалтгаан үр дагавар гэдэг зүйлийг бид нар маш сайн ойлгож яадаг.
байх ёстой байдаг менежмент гэдэг салбар. Тэгэхээр нөгөө шалтгаан үр дагавар нь хоорондоо тэнцэж гэнэ уялдж гэнэ гэдэг тэр нөгөө саяны шалгуур утгачлалтай дуртай юмаа хийх, дуртай одоо нөгөө хийх боломжтой орчинд байх. Тэгээд тэрийг нь одоо хараад сайжруулад явах сайн удирдлагын дор ажиллах гэсэн энэ зүйл байх. Gen Z-ийн энэ үйлдэлийг ингээ харахаар өмнөх үед ч гэсэн бид нэр бас ингээл гараал ороод хэмнэлж явдаг нөхцлүүд байсан. Энэ орж гарч байгаа энэ хугацаанд жоохон богиносж явах шүү байгаа. Эргэлдэж байгаа turnover rate буюу жилд хичнээн хүн гарч орж байгаа энэ жоохон өмнөх үеүүдээс бол өссөн байгаа. Тэгээ үүний цаана цааш шалтгааныг ингээд удирдлагуудтай ярилцж яхад ер нь юу гэж тайлбарлаж байна. Одоо та бол менежментийн зөвлөгөөгөө явж шүү дээ. Гэхдээ одоо нөгөө өнөөдрийн хүүхдүүд өөр болчтой гэдэг л зүйлүүд яригдэн шүү дээ. Тэгээд нэг хашин шаг шиг юм байгаад байгаа. Өнөөдрийн одоогийн хүүхдүүд өөр болжээ гэдэг чинь нөгөө манай эртний өмнө 5000 жилийн өмнө Египтэд нээж болсон хэлэн гинэ. Тэр чи ерөөсөө тэгээд ингээд яваалаасаа бидний үед ч гэсэн тэгдэг л байсан шүү дээ, тийм. Тэгээд одоо чи бүр ингээд гоё болоод нэр томьёотой, нэршилтэй юутай ингээд тийм. Тэгээд хэдүүлээ нэг ийм л одоо юунд орчижээ л та. Тэгээд 5-10 жилийн дараа Gen Z нь нөгөө альфа нь өөр болж байгаа. Тэгээд альфа нь бета нь өөр болж байгаа гэл ингээд явах байх. Тийм. Гэхдээ ер нь яг зүгээр нөгөө талд наргаа шүү саяных бас. Нэг жоохон орчонтой юм шиг. Нөгөө талдаа бас нэг зүйлийг бас хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн үе өөр болсон гэдэг нь факт байхгүй юу? Ялангуяа бидний энэ удирдлагын зүгээс өөршгөө байлгах гэдэг хэрэг байхгүй. Эсвэл аав ээжүүд ч гэсэн хүүхдээ яг өөршгөө. Ягаад гэвэл тэр хүн чинь хүмүүс чинь тэр өөрийнхөө тэр ижил хүмүүсийн орчин нөхцөл дотор итгэл үнэмшлүүд хүрээл дотор ажиллаж амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр асуудал нь үндсэндээ одоо жишээ нь манай хүүхд одоо нэг 13-4-т нөхөр байж байгаа. Би тэр хүний цаг хугацаанд дотор би орж ийн гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх чадвар минийх илүү. Тэр хүндээ би тааруулж тэр хүнийг яаж тэр ирээдүйдээ одоо нийцэмжтэй ажиллах уу амьдрах уу гэдэгт нь л би аавын хувьд ч гэдэм үү тайлсвал ажилтан байлаа гэхэд удирдлагын хувьд энийг хийнэ гэдэг нь бидний хувьд арай хялбар байхгүй юу? Ялангуяа би одоо ингээд одоо Gen Z тентэр гэж өөрийгөө хэлэхгүй чсэн то бидний өмнөх үеэс бидний үеийн одоо залуучууд нь дараагийнхаа үетэйг ажиллах дээр илүү уяатай ажиллаж байна. Магадгүй манай өнөөдрийн Gen Z-ийн тэгэд өөрийнхөө дараагийн үетэйг илүү уяатай ажиллаж чадах энэ нөхцөл байдал чинь л одоо тэ нөгөө за нэг талдаа тэр нэг багийг тэгээд тэр нэг хамт олныг тэр компанийг магадгүй бүрийн улсыг ч гэсэн тэ яг энэ үзэл санаагаар л авч явахгүй бол бид нар аваачаал нөгөө өөршгөө өмнөх шигөө байх гэж үзээд байдаг юм байна л асуудал байгаа юм шиг надад харагдаад байна. Та маш олон гүйцэтгэх төвшний менежментийн төвшний хүмүүстэй ажиллаж байгаа хүн ер нь яаж өөртөө энэ насны хүмүүс хөрөнгө оруулалт хийх боломжтой байна гэж харагдаж байна. Бид нар хүмүүс ярьж байгаа яг би ч нөгөө талаас илүү нөгөө байгууллагын цаан төлөв байгууллага гэдэг зүйлийг чинь бид нар биологийн амтан гэж бас ойлгоод байгаа юм менежмент тал дээр ч гэсэн. Тэгэхээр ер нь байгууллага дээр нэг зүйлийг бид нар нөгөө бас үнэн гэж хүлээж авдаг нөгөө цорын ганц доктортой зүйл бол өөрчлөлт. Өөрчлөгдөхгүй тэгэл байгууллага дампуурдаг. Тэрнтэй адилхан ямар ч организм тэр нөгөө эргэн тойрныхоо нөхцөл байдалтай зохицож чадхаа болохоор л одоо дахин эргэлтэнд орж байгаа шүү дээ. Байгаль дээр ингээд навч итгүүтнийг одоо дааж чадахгүй ингээл ундаг. Гэтэ ингээд дахиад урагдаг. Тэгэхээр яг энтэй адилхан ерөөсөө хүн яг түрүүний тэр хэлдэг нөгөө нэг тийм тогтцсон сэтгэл зүй шүү дээ. Нэг өсөлтөд сэтгэл зүй гэж бас менежмент дээр томьёолоод байгаа. Growth mindset тий. Тэрийг эзэмшээд те тэгээд өөрийг одоо юу гэдэг нь те тодорхой хэмжээнд байнга дайчилдаг те хүнийг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх маань илүү хэлбэрх юм аа. Миний ойлголт яг зөв үгүй юу гэдэг ядаж энэ маань өөрөө бас нэг жижиг сэтгэл зүйн дасгал байгаа байхгүй юу. Үгүй нэрээ би буруу юм биш үү гэдэг ингээд байнга бодцочдаг. Хитрхи буруугээ бодвол бас нөгөө шанал болчихно. Хитрхи зөвгээ гэж бас бодохоор те нөгөө хөшүүн болчихж байгаа. Тэгэхээр ингээд балансуудыг маш сайн гэж ойлгож барьж чаддаг байж чадчихж л нөгөө хүн юу яах юм шиг байна л та нөгөө
насан туршдаа тий өөрчлөгдөж хувьсах боломжтой. Тэгэхгүй болохоор бидний туршид яг нөгөө талын нийтлэг зүйл юу байна вэ гэхээр ингээд зарим байгууллагууд дээр бол бид ингээд 30 жил ингээд амжилтаа явцсан юм аа. Ялангуяа нөгөө бид нар ч одоо зах зээлийн эдийн засаг шилжиж 30 жил болж шүү дээ. 35 жил, 36. Тэгэнгүүтээ ингээд ирэх 30 жил яг адилхан байна гэдэг ийм майндсеттэй бас байгаа нь магадгүй зарим компаниуд дээр бас бэрхшээл үүсгээд байгаа дүр зургаас харагдаад байдаг. Тийм. Сэргээрээ бол ийм маш жижигхэн компани бол бид нар дээр туршлага байхгүй учраас тийм ингээд entrepreneurship нэг ирээдүйд зах зээл дээр ийм болж чаднаа гэсэн нэг тийм ихтгэл үнэмшилтэй компаниуд нь ирээдүйн 30 жилийг бас тодорхойлох гэдэг тийм. Байна. Бас манай жижиг клиентууд бол зарим том клиентуудаас илүү хурдцтай өсөж байгаа ч гэсэн бас тэгж харагдаад байгаа. Тэгэхээр ер нь бол хүн ч гэсэн байгууллага ч гэсэн за эзэд удирдагч ч гэсэн ялгаагүй л дээ. Бүгдээрээ л суралцж явах хэрэгтэй. Юуг сурах хэрэгтэй вэ гэхээр маргааш өөр байх болно. Өчигдрийн туршлага биш маргаашийн одоо тий үнц нь биднийг тодорхойлно. Бид нар юуг дутуу байна вэ гэдэг дээр л байх соргог. Байх соргог. Одоо миний хамгийн айдаг зүйл бол нөгөө хүүхдтэй ингээд яг хаяад игцэн явж байгаа. Ингэж болохгүй энэ төр гэдэг манай гэдэг байсан. Тий. Тэгтээ байнга буцаал боддог байхгүй юу лээ. Зүв байх штэ, зүв байх ёстой штэ энэ орчинчтэй. Гэх мэтлэн нэг юм сэтгэл зүйн дасгалыг ажилтнууд дээрээ ч гэсэн бас заримдаа ингэж хийдгүү энэ гэж байгаа бол тий үгүй нэрээ ингэж хийдгүү байсан тий. Энийг ингээ хүчээр өөртөө нөгөө юм интервенц өөрөө юм уу өөрийгөө тэгэхгүй бусдаар ингэж хэлүүлэхээр мэдээж нэг юм дарамт болчдөг тий. Тэгэхээр тийм бас нэг юм байдаг ш нь нөгөө түр өндөг ярьжсэн нь өндгийг гаднаас нь хагалах юм бол амьдрал байхгүй болно. Өндгийг дотроос нь хагалах юм бол амьдрал бий болно гэж нэг үг байдаг. Тэгэхээр заавал гаднаас ихгүйгээр хүн өөрийгөө тэр өндгийнхөө хальсыг тий одоо хаглаад гарч ийн гэдэг шиг өөрийгөө өөрчилж явах хэрэгтэй. Гаднаас ингэж хэлүүлээд тахаар хүн өөрчлөгдөж чадахгүй гэсэн. Нууц нь магадгүй энд байдаг. Тэгэхээр өөртөө л хяналт тавих нь шүү дээ бас тий. Тий өөртөө шаардлага тавих. Тийм хүүхдүүдтэй өөртөө шаардлага. Ажилтнуудаа биш өөрсдөө ш бид нар шаардлага тавих тий. Ягаад тэгэхээр цаг үеийн хувьд ч тэгээд тооны хувьд ч тэр улсууд олон байхгүй. Тий. Хүнийг бид нар хүлээн зөвшөөрчээж өөрсдөөс хүлээн зөвшөөрүүлнэ шүү дээ. Одоо энэ менежментийн зөвлөгөө өгөө явж хахад тэр дундаа энэ компани захирлуудын зүгээр ерөнхийд нь ингээ харахад хэдэн хувь нь аль болох ингээд саний ярьдаг шиг дотроос өөрөө ингээ байнга одоо өөрийгөө бэлдээд өөртөө ингээ шаардлага тавиад ингээ хөгжих тэр өсөх growth mindsetтэй байна гэж харж байна. Тэгэд тэгж чадахгүй байгаа хүмүүст яг тулгарч байгаа бэрхшээл нь юу учраас эсвэл тэр гаднах нөхцөл байдал нь байна уу, багын хүмүүжил нь байна уу, бас одоо гацж байгаа юмнууд бол байгаа байлгүй дээ. За эн чинь бас яг нэг юм шулуун шугамн тэр ийм хязгаарууд биш бас нэлээд олон хэмжигдэхүүнүүд бас байгаад байгаа юм шиг байгаа юм. Тийм. За яг уу тэгээд суур хүмүүжлэх юм нөгөө тэ нөгөө амьдралыг яг өөрөө туулсан уу үгүй юу гэдэг нь бас нэг чухал байх шиг байна. Зарим талаараа нөгөө өөрөө нойлоос эхлүүлээд юм босгосон уу. За энэ дээрээс нь за нас бас нөлөөлдөг юм шиг санагдсан тий. Юунд нөлөөлдөг юм шиг? Баригдмал болоход тодорхой хэмжээнд тий. Ялангуяа бид нар одоо ингэ би одоо энэ подкастыг үзэж байгаа улсууд маань 35 за 30-аас дээш насныхан тий 30 залуухан гайгүй нас за ингээл 40 за ингээд 50 руугаа дөхөх юм бол бид нар өөрсдөө нөгөө маш их туршлагатай болчихж байна. Тэгээд давшиж. Тийм тэгээ маш их том авдартай. Тэрийг ингээд тэгээ түлхүүрээ ингээд бацаад дараа суучдаг. Тэгэхээр бид нар энэний тал дээр хэдэн наснаас бодох хэрэгтэй вэ гэхээр 20 30 наснаас л бодох хэрэгтэй болж байгаа. Юу нь туршлага юм, юу нь харьцаглагдаг байгаа юм. Ялгаа нь юу юм те. Тэгэхээр нас тийм би нөгөө нийтлэг юм ярьж байгаа шүү. Нөгөө тэр компани тэр хүн гэдэг зүйл биш те. Зарим нь болохоор ингээд бас эсрэгээр хүмүүсээс байна. Маш тийм одоо туршлагатай маш одоо нас нь явцсан ч гэсэнгүй. Тэгтэл те өнөөдөр бид нэг хуучин байж болохгүй гэдэг ийм сэтгэл зүйтэй бас хүмүүс байдаг.
Тэгэхээр эсэргээрээ ерөнхийдөө юу вэ гэхээр нэг юм туршлага, нас ч гэдэг юм уу иймэрхүү зүйл ярьж байгаа чсэн тэрний яг эсрэг нь бас нөгөө талдаа харж чаддаг хүмүүс нь бас илүү амжилттай байгаа юм болов уу те бүр илүү амжилт нь улам бүр батчаад магадгүй бүр ирээдүйд ч гэсэн те баттгаад тэгэхээр үндсэндээ юу вэ гэхээр өөртөө асуулт тавьдаг хүмүүс нь л үлдээд байгаа л харагдах гэдэг л да. Өөрийнхөө үйлдэлүүдийг бас цэндэг те. Тэгээд үр дүнгээ эргэж хараад асуулт асуудаг гэсэн үг шүү дээ. За одоо яг өөрийн чинь ингээс олон жил энэ Том Богд International дээр хийсэн ажилтай холбоотой нэг асуулт бодоол хийсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо бодит орлого бол ингээд 23 24 онд бол өссөн байгаа. Өрхийн. Ингээд бидний авж байгаа цалин бол өссөн байна. Гэхдээ өмнө нь бас давхар өсөж байгаа шүү дээ. Тэгээд ингээ харахад бол түрүүн яг өмнө нь нэг манай зочин хэлж ирсэн. Бид нар өлсөхөөс энэ хадгаламжчээ хэлнэ гэж ярьж ирсэн байхгүй. Тэгэхэд одоо ингээд өрхийн өрөх гэр те хадгаламжаа нэмэгдүүлэхийн тулд ингээд тодорхой хэмжээний зардлаа бууруулъя гингууд хүнсэн дээр бууруулах боломж юу нэ хэрэг байдгийг. За ингээд өргөн хэрэглээний бусад тэг хүнсний бус бараанууд дээр бууруулах боломжууд хэрэг байдгийг. Одоо эдийн засгаар бид нар яадаг вэ гэхээр маасл маргарин байлаа гэхэд маргарин одоо ингээд адилхан үнэтэй байлаа гэхэд бид нар маасл ингээ хэрэгжилж агаад тэгээ маслынх нь үнэ нь ингээ өсөө явчихвал тодорхой түвшинд хүрэхээр бид нар тэрэнд өөрчлөлт хийж байгаа хгүй switch тий өөрчлөлт хийгээд за энэ арай үнэтэй болчихлоо гээл тий одоо алимнууд ингээ байж хахад за гүрж алим байна пош алим байна за энэ алим байна аль нь бас ингээд орлогын түвшиндээ тааруулаад ингээ хөдөлთა болтууд хийж байгаа шүү. Тэгэхээр ийм энд 26 он бол бас тийм өмнөх 24 он шиг тэгж их хурдтай бас орлого өсөхгүй байна. Эргээд эдийн засагч бас ийм ойлгомжгүй юм дундуур бас явж штэ. Тэгэхээр өрхүү тэнд ингээ бэлтгэхэд ер нь энэ зардал мөнгөө яаж бид нар хуваарлуул илүү одоо хуримтлал үүсгээд үр зээлтэй байвал илүү энэ үр зээлээ бас дарах боломжтой гэж харж байгаа. Байгуулагч тэр хүнч тэр хүн тэ за иргэн өрх гэрч тэр ер нь нэг ялгаагүй нэг юм хоёр л юм байгаа штэ. Нэг бол орлого өсгөх, нэг бол зардлаа бууруулах гэсэн хоёр сонголтын л дотор явж байгаа. За гурав дахь сонголт бол хоёулынгийн зэрэг хийх. Тэ. Тэгэхээр зүгээр яг нөгөө түрүүний тэр өсөлтөд сэтгэл зүй гэдэг талаар ярьсных ер нь яг үр ашигтай урт хугацаанд бас тогтвортой шийдэл юу юм бэ гэхээр ингээл орлого нь муудаад ахаар л маслаасаа маргарин руу маргаринаас одоо юу гэдгийг ингээд багасаад байх биш орлогоо яаж өсөхгүй гэдэг дээр бид нэр төвлөрөх нь ерөөс номер 1 л ажил юм шиг байгаа юм. Тэгээд байгууллагын төвшинт тэр яг өөрөх байгууллагын төвшинт өрхийн төвшинт гэхээсээ байгууллагын төвшинт энийг хийх нь арай илүү хэлбэр байхгүй юу? Ягаад тэр өрхийн байгууллагын төвшинт яриг илүү хэлбэр. Ягаад тэр өрх маань өөрөө нэг цалингийн орлогоос те аав ээж хоёр цалин авдаг байх юм бол тэрийг өсгөх нь хэцүү шттэ. Тий. Тэгэхээр байгууллагын төвшинт одоо энэ компанийнхаа борлуулалтыг яаж өсгөх, ашгаа яаж өсгөхгүй, ажилтнуудынхаа цалинг яаж өсгөх гэдэг дээр төвлөрөх нь л одоо миний хувьд гэх юм уу дээрээс нь одоо би нөгөө зөвлөгөөж байгаа компаниудтай энэ талаас нь л ер нь ойлгуулахыг хүсдэг. Тэгэхгүй болохоор бид нар нөгөө нэг ажилтнуудынхаа хэрэглээг багасгах орох гэдэг байна. Буцаад тий. Эсвэргээр нөгөө талдаа бас тэр ажилтнууд тэр аав ээжд бас нэг тийм боломж олох гэдэг нь шүү дээ. Эдийн засаг хэцүүдж байгаа ч гэсэн юмны үн өсөж байгаа ч гэсэн таны цалинг бид нэр илүү хурдан тэр нөгөө үнийн өсөлтөөс илүү хурдан өсөх арга хэмжээг авах гэдэг учраас хэдүүлээ ингэж ажил яаж гэх юм тийм үү. Тийм тэгэхгүй болохоор яг хувь хүн дээр очихаар л өстэй яг дөрөвний нөгөө нэг маслын байснаа маргаины за тэгснэ одоо юу гэдэг те нөгөө үнэтэй дэлгүүр ордог байснаа арай үнэтэй биш дэлгүүр рүү ордог болол тэгснэ бүр болохоор одоо зах руу очдөг болно ч гэдэг юм уу. Тийм юмыг хийхээс өөр аргагүй л дээ. Гэхдээ энэ бол банклын нэг last resort нэг сүүлчийн авах арга хэмжээ болохоос ихний арга хэмжээ л үг нь биш байхгүй юу.
Тийм. Нөгөө талдаа би бас нэг зүйлийг бас боддоо. Одоо нөгөө тааш бас тодорхой хэмжээнд улс төрч хүн байгаад байна. Би тэр талаар сонирхдаггүй. Гэхдээ улсын хувьд бол шин байгууллагын хувьд ажилтны орлогыг өсгөхөөр илүү зүйл хийж чадчихаачлан улс гэдэг зүйл иргэний орлогыг өсгөхөөр бүр хамгийн их зүйлийг хийж чадах хүн байхгүй. Улс төр улс одоо юу гэдэг юм улсын төсөв одоо төрийн байгууллага те энэ тогтолцоо маань establishment гэдэг зүйл маань. Establishment маань энийг хийж чадах боловч establishment гэдэг зүйл өнөөдөр жоохон хангалтгүй зүйл хийгээд байна л да. Зардлыг нь бууруулж өгөх. Тэ. Гэхдээ тэр хүн ингээд ажил хийгээд орлогоо өсгөх боломжийг л гаргаж өгөх гэдэг ажлыг хамгийн сайн хийж чадах хэрэгтэй зүйл газар маань субъект төр гэж юу? Тэ субъект маань тэ төр гэдэг субъект маань хүмүүсийг бага орлоготой хүмүүс болгоод тэгээд тэрийг дэмжих гэдэг л бодлого бариад байгаа юм болохгүй байхгүй. Одоо өстой жинхэнэ төр нь хүмүүсээ бүр баян байлгатай. Механизм нь бол энэ компаниуд орлоготой хүн бол юмны өсснөөс илүү орлоготой байж байгаа. Цааталтаа нөгөө чинээлэг дундаж давхрах одоо таны хийх гээд байгаа нөгөө хөрөнгө оруулалтыг хийгээд хадгаламж хийгээ явж явах гэдэг энэ эерэг ийм тогтолцоог бүрдүүлэхийн оронд магадгүй төрөнч те нөгөө энэ биш зүгээр л тийчээ зүгээр л махных нь үнийг бууруулъя л гэдэг одоо ингээ нөөцийн махны асуудал яригдчихэв. Албан байгууллагууд одоо компаниуд нь ч гэсэн зарим талаараа шүү би зүгээр жоохон дэгстүүлж ярьж байгаа ингээд баг цалин өгөөд их ажил хийлгээд тэгээд тэгэхээр чинь нөгөө иргэд чинь очиод масласаа марийн руу шилжих гэдэг цаатлын юм чи энэ л байхгүй. Тэгвэл тэр байгууллага төрийн төвшөнд бол яах вэ гэхээр тэр чинь бодлогоор хэрэгжиж штэ. Бодлого сайн явах юм бол тэр далай дээр байгаа бүх завны тий усны төвшин бол ингээд дээшлэн. Тэр бол ингээд бодлогын асуудал байна. Зөв бодлогоор явж байна уу, буруу бодлогоор явж байна уу, үндэслэлтэй байна уу, нотлоготой байна уу ингээд тэрийг ярих юм бол ингээд бүтэн өдрийн яриа болох байх. Компаниудын хувьд бол яг энэ илүү ажил илүү урамшуул одоо цалин аав чинь бас нэг тийм харилцсан ойлголцсон шударгасны төвшин биш үү? Илүү ажиллаулж байгаа л илүү өгөхгүй бол тэр хүн тэр ажилтан бол бас ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо би нэг юу уншижсэн Huawei-гийн үүсгэн байгуулагчийн талаар гарсан сая өнгөрсөн жил гарсан нэг ном байсан. Тэрийг би ингээд сонсож байхад Huawei миний ойлгосноор бол яг нэг хүний 100% эзэмшилтэй биш. 1 2 3 ч юм уу хүнийг эзэмшилтэй биш. Бүх ажилчид нь тэр компаниг эзэмшдэг. Тэгээ яагаад тийм бас болсон юм бэ гэдээ ингээд тэр дүүхийг ингээд сонсоод ахаар унших цаа байхгүй сонссон л доо. Тэгээ сонсоод ахаар ингээд тийм инженерүүд аваад инженерүүдээ компанид авч үлдэхийн тулд тэд нар ингээд орлогоос нь хуваалцдаг тийм механизмыг бүрдүүлсэн байгаа байхгүй. Одоо хувьцаа эзэмшигч хэлбэрээр ч юм уу те. Гэхдээ яг хувьцаа эзэмшигч хэлбэрээр хийсэн юм уу гэхээр би тэр номноос бол яг тэгж ойлгоогүй. Гэхдээ ямар ч байсан компани ашигыг тэнд ажилладаг бүх хүмүүс хүртдэг тийм механизмыг ингээд тэр Huawei дээр бол зурцсан байна гэж ойлгосон. Одоо яг манай Монголд ч бид нар цалин тэгээд за яг нэг хуулийн дагуу бас нэг хэдэн ойлголтууд байна шүү дээ. Цалин нэмэлтэл орлого одоо нэмэлт юу гэдэг лээ. Хавсран гүйцэтгсэн юу гэдэг нэг юм ойлголт. За тэгээ урамшуулалтай бонус ч гэж байгаа юм уу. Тэг яг бид нар ингээд явж байгаа. Ер нь цаатлын утга санаа энэний философиудыг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Эдний бид нар бодлогоор яаж зохицуулах зөвхөн хуулийн хүрээнд биш. Жишээ нь би нэг бас яг санийхтай ижлэхэн түүх ярьж өгье. Нөгөө Jack Welch гэж хүн 1980 онд General Electric гэж компаниг юу яасан байгаа юм. Нөгөө CEO-гоор томилогдсон байгаа. 2000 онд хүлээлгэж өгсөн ажиллаа. Тэгээ 20 жилийн хугацаанд. За өмнөний санчаар 12 тэрбумын үнэлгээтэй зах зээлийн үнэлгээтэй компани байсан. За 20 жилийн хугацаанд 2000 онд 480 тэрбум долларын үнэлгээтэй. Бараг 40 дахин те. За тэгээ одоо бол зах зээл чинь бүр том болсон шүү дээ. Дэлхийн зах зээл. Бүр том болсон. Гэхдээ тухайн үед яг энэ мянган солигдох үед ажлаа хүлээлгэж өгнө. General Electric дэлхийн хамгийн том market capitalization-тэй компани байсан юм байна л дээ. 20 жилийн хугацаанд. Энийг яаж хийчих вэ гэхээр Jack Welch бол маш шатуу тэгээ маш зөөлхөн хоёр зүйлийг зэрэг хийсэн байна. Нэгдүгээрт нь яг
Тэ компани энэ одоо юу гэдэг нь үнэлгээ компани борлуулалт компани ашиг энэ зүйл ингээд томорох юм бол хүн болгон маань илүү хувьцаа эзэмшигч болно. Компани даяараа. Тэгээд мань хүний яг тэр ажлын үр дүнд бол миний санаж байгаа нэг 60% нь бол бүгдээр хувьцаа эзэмшигч болсон. Би өөрийнхөө компани төлөө ажиллаж байгаа юм чинь. Өөрийнхөө төлөө ажиллаж байгаа юм чинь. Би тэ өөрийнхөө бизнесийг томруулж байгаа юм чинь гэдгээр хандаж танцсан. За нэг талдаа сайн. Нөгөө талдаа муу юм хэцүү. Яа. Зах зээлийн зарчмаараа. Мань хүн бол хамгийн муу гүйцэтгэлтэй доотлын 20% шууд ажилласан жил болго халддаг байсан. 20%. 10 биш үү? Миний санаар 20. За 10. Би 20 л гэж санаад байна. Тэгээ үндсэндээ зарчим бол юу вэ гэхээр нийтдээ ингээд хамгийн мундаг 20 гэж байгаа. Дундлын 60 гэж байгаа, хамгийн муу 20 гэж байгаа. Тэгэхээр энэ 20-ыг авч үлдмээр энэ 60 дээр асуултын тэмдэг тавьмаар байна. Тэ? Тэгээ энэ 20-ыг бол ус явуулмаар. Энэ 80 яаж яах вэ гэхээр хувьцаа эзэмшигч байна. Хувьцаа эзэмшил яаж яах вэ гэхээр компани жил болгон товрох тусам илүү өөрөх нь үнэл одоо өмчөө зах зээлийн маркет капитализашны дагаад ч үсэн дээрээс нь нэмээд нөгөө нэмэлт опшнуудаа ингэж орж ирж байна авнаа те. Тэгэхээр би олон жил ажиллах сонирхолтой байгаа даа шүү дээ. Гэхдээ би сүүлийн 20-д орох юм бол би олон жил ажиллахгүй нь шүү дээ. Тэгэхээр би дандаа дээшээ тэмүүлж явах хэрэгтэй болж байна те. Энэ компанид намайг хинч тэжээхгүй гэдэг ойлголт байгаа байхгүй тэр ажилтнуудын дунд. Энийг гаргаж ирсэн. А нөгөө талдаа би энэ компанийг чирж явж байгаа юм. Ягаад гэвэл энэ минийх те. өөрөө эзэмшилж шүү дээ. Тэгэхээр яг энэ ойлголт энэ механизмыг манай Монголын компаниуд дээр хийх дутуу байгаа. Гэтэ Америкийн бүх компани юм биш шүү дээ, тийм. Яг маш цөөхөн компаниуд тийм. А тэгвэл энэ ямар компани гэхээр энэ галзуу компаниуд л хийдэг. Үсий гэдэг амбицтай компаниуд л хийдэг. Тэ одоо юу гэдгийг нөгөө багаар ажиллая гэж үнэхээр боддог компаниуд л хийдэг, тэ. За үнэхээр нөгөө ажилтнуудынхаа төлөө, үнэхээр зах зээлийн төлөө, үнэхээр нийгмийн төлөө гэдэг компаниуд хийдэг зүйл байхгүй юу? Яг гоо тэгээ манай дээр энэ хөрсөөр одоо л тавигдчихж байгаа бах магадгүй. Тийм. Тэгэхээр тэгээ нөгөө үндсэндээ компаниг эзэмшнэ гэдэг чинь хөрөнгөний зах зээлээр л эзэмшнэ. А тэгээд ялангуяа одоо би энэ Монголд бас ойрын хугацаанд явах үзэгдэл болов гэж бодож байгаа, найдаж байгаа, итгэж байгаа. Би бас клиентуудаа ч гэсэн эдгээрийг яаж тооцооллыг яаж хийх вэ те. Зарим талаасаа бид чинь нэг менежментийн талын тооцооллыг. Гэхдээ би бол нөгөө зах зээлийн үнэлгээний талаас л би хоол штэ. Иймэрхүү зүйл дээр аль болохоор энэ тал руу одоо клиентуудыгаа чиглүүлэх гээд бас зарим талаараа түүчээлүүлэх гээд үзэж байгаа. Магадгүй хоёлаас нэг хоёр талаас нь компаниудыг дэмнээд тийм иймэрхүү практис руу шилжүүлээд тэгээд энийг хийж чадсан компани л угаасаа тийм нөгөө урт хугацаанд оршин тогтнох боломжтой. Ялангуяа манай Монголын томоохон компаниуд энийг хийгээсэй л гэж би бодож байна. Яг тэр 2010-ад оны ихээр бас нэг юм үнэлгээ хийж үзчихсэн. Хизээ уул уурхаан компаниг жишээлбэл нэг А гэдэг компаниг хөрөнгөний бирж дээр гаргахгүй олон нийтийг болгохгүй гэдэг. Тэгээд дөнгөж эхэлж яхад үнэлгээ амар бага. Одоо ингээд өрөм тавиа те. Энэ бол айгүй хэцүү. Нөөц тогтоогоод ингээд үйл ажиллагаа нь ингээд жигдрээд ингээд хамгийн өндөр үнэлгээ болохын өмнөхөн ч юм уу те. Тэр үед ингээд олон нийтийнх болгож чадах юм бол эзэдийн өмч бол хамгийн өндөр байгаа юм. Тэр эзэдийн өмч чинь гэж уул уурхай хамгийн өндөр үнэлгээтэй хүрээд ингээд үйл ажиллагааны явж байгаад нөгөө орд нь ингээд дуусахаар огцсон мөн шүү дээ тий. Тэгэхээр яг тэр хамгийн өндөр үнэлгээнд хүрэхийн өмнөх тэр period одоо тэр хэсэг үе бол яхаарахгүй хөрөнгөний зах зээл дээр бол гарах үе юм байлээ л тий. Тэгэхээр нөгөө эзэд талаасаа харуул одоо жишээлбэл retail FMCG дээр бол одоо ингээд нэг сүлжээ дэлгүүрээ лэхэд хизээ гарах вэ гэдэг нь бас асуултын тэмдэг байгаа даа шүү дээ. Үнэлгээ нь хамгийн өндөр нь болох хизээ болох вэ гэдгээс хамаарат тэр үе шат чинь бас ингээд тодорхойлогдож байна тий. Яг уу гэхдээ бид нар ингээд яг саяны шиг юм нөгөө тодорхой циклтэй тодорхой нөөцтэй байвал яг магадгүй саяных зүг байх л та. Тэр юуны чинь General Electric-ийн төрөүний жишээ бол эдгээр яг нэг тийм тодорхой цэгт хүрнэхээс илүү энийг яг мэдээж цаадууч нь маш сайн тооцож хийсэн баг. Гэхдээ энийг яг тэр хүмүүсийнхээ одоо юу гэдэг те нөгөө нэг тэр зан характерыг өөрчлөх хамгийн боломжтой цэг дээрээ бас
зөвхөн санхүүгийн биш хүний нөөц тал дээр хамгийн боломжтой зэгээ олж хийсэн нь тэдний өсөлтийг бас бий болгосон төр зүрх бас харагдаад байгаа байхгүй. Ягаад тэр энэ чинь нөгөө ашиглагдаад дуустдаг нөөц биш шүү дээ тий. Зах зээл гэсэн нэг эцсийн бүтээгдэхүүнүүд хийдэг учраас илүү бас томрох боломжтой. Эдгээр чинь нөгөө онгоцны хөдөлгөөрүүд хийж гэн том дөрбийн юмнууд хийдэг. Одоо ялангуяа нөгөө юу чин сэргийгдэх эрчим хүч тийм технологийн салбар юмнууд чинь бол харин ч бүр ингээд улам хурцтай. Тийм тэнгуут чинь ерөөсөө яг энэ нөгөө хүн дээрээ хийж байгаа хөрөнгө оруулалтынхаа цагаар л хэмжигдсэн төр зүрх байгаа даа. Тэгээ мэдээж санхүүгийн тооцоон дээр хэмжилж хийж байгаа. Гэтэ гол нь тэрийг хийсэн учраас хүмүүс нь л тэр компаниг домруулж байгаа. Тэгээ үнэхээр яг уу би бас шудрал гэж харж байгаа. Үнэхээр энийг ойлгохыг хүсдэг улсуудаа за хэдүүлээ ингээд баярлаа одоо тэгээд амжилт хүсьегээ явуулж байгаа нь бас их зөв зарчим л та. Өөр газар очиод илүү сонирхолтой юм хийж магадгүй шүү дээ. Тийм нөгөө авиасан тэ шал өөр юм байж байвал авиасаад байгаа сонирхолтой зүйлээ түрүүний нөгөө миний яриад байгаа зүйлүүдийг хийгээд тэгэхгүй эн чинь бас их ариун зүйл гэж бас яриад байгаа нөгөө жижиг хайраар биш том хайраар хүмүүсийг хайрлаа тэ болохгүй бол явуулаа. Том хайр жижиг хайрыг би бас мэдэхгүй шүү. Тэрний юу гэсэн үг юм? Нээлттэй хилэн далангүй байл ингээд. Энэ яг Япон зарчим л та бас. Тийм. Болохгүй байгааг нь хилээ, болж байгааг нь хилээ, тэ. Тэрнээс битгий дараа гэж байгаа юм шиг. Тэрнээс биш ингээд болохгүй байхад нь болж байна гэд битгий ингээд байгаарэ гэдэг. Тэр нь том хайр юм байна. Том хайр тий. Жижиг нь болохоор өө чи болж байна гэж яваад. Тийм. Одоо бас нэг юм манайх тэр чинь нэг сүүлийн үед нэг юм гоё юу үүсэх гэдэг шүү дээ. Бид нар нэг vibe үүсгэх нь юу үүсгэх нь юм соёл тийм. Corporate соёл гэдэг чинь угаасаа өөрөө бол гүйцэтгэлийн соёл тийм. Үн цэнийн соёл, ажлаа ингэж хийдэг стандартуудыг тийм нөгөө бид нар соёл гэж нэрлэдэг байдаг. Энэ бол нөгөө урлаг, уран сайхны соёл гэдгээс арай жоох өөр ойлголт тийм. Тэгэхээр энэ соёлжуулах ажлыг бид нар өөрсдөө нөгөө CEO-гийн төвшнөөс байгууллагын юу хүсэж байгаа төвшнөөсөө тодорхойлох хэрэгтэй. Тэрнээс бид нар ингээд аваачаад нэг юм хиймэл нэг юм хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг юм хийж байгаа. Тэр бол соёл бол биш байхгүй. Тэгэхээр бид нар энэ тэр бол корпорат төвшөндөө ярьж штэ. Тийм. Тэгээд яг хөө зүгээр ингээд би зүгээр бас л жоохон хошин нэг юм соёл гэхэр ингээд нэг юм инээ чанаадаг юм игээ түүний нөөц ялдан тариуцуулдаг зүйл бас биш байхгүй. EBRD-гийн хүнтэй ингээд уулзалт хийж байхад бол юу гэж хэлж байгаа юм хэрэг Монголын зах зээл дээр ойролцоогоор 50-аас 60 тэрбум долларын шилжилт одоо явж байна. Нэгсэндээ өмнөх үеийн эздүүд үр хүүхдтэй те хүүдээ охиндоо өмч хөрөнгөө ингээд шилжүүлээ шинэ удирдлага гарч ирж байна. Энийг ингээд зөв менеж хийгээд ингээд энэ процесс илүү доктортой одоо сайн явж чадвал Монголын тэнцэг илүү хурдтай явна гэд. Тэгэхээр яг та бол өөрөө ингээд менежментийн төвшин зөвлөгөө өгч байхад энэ дээр энэ процесс нэгдүгээр хэр хурдтай явж байна. Эргээд энэ ямар нэг зүйл ажиглагдж байна уу те сайнтай муутай. Дараагийн үеийнхэнд ороод ирсэн компаниуд байна. Тэгээд өмнөх үе дээрээ явж байгаа шилжилж явж байгаа янз янзын л бас компаниуд байж байгаа. Яг хөө тэгээд нөгөө бас эн чинь өөрөө сайнтай муутай л нөгөө шилжилт яваагүй нэрээ яг шилжилт явж байгаа дэр нэг хоёр бас туйл харагдаад байгаа. Нэг нь болохоор яг тэр нөгөө бизнес маань одоо энэ төвшөнд хүрчихсэн. Тэгэхээр одоо дараагийн шатанд гарахын тулд бид нар нөгөө хууч аргуугаар өөрчлөх хэрэгтэй тий. Ялангуяа нөгөө залуу эзэдүүд бол өөрсдөө бол нөгөө яг аав ээжийнхээ туулсан замаар явж байгааг улсууд тийм тэрийгүр одоо явах одоо боломжч байгаагүй шаардлагач бас байгаагүй улсууд тий. Тэнгүүд өнөөдөр бол яг тэрийг замаар өнөөдөр тэгэнгүүт чинь харин зүгээр нэг бас нэг бахар авууштай зүйл бол өнөөдөр арай өөр нийгэм арай өөрөөр ажилладаг болцоо. Манай бизнес бас энтэй нийцэж ажиллах хэрэгтэй гэдэг талаас нь харж байна. Хүлээн зөвшөөрч байна. Тэнгүүтээ ингээд за энийг одоо бид нэг өөрчлөлт хиймээр байна. Гэхдээ одоо яг яаж өөрчлөх вэ мэддэг вэ? Энийг яаж нэг систем зохион байгуулалтаар өөрчлөх вэ гэсэн нэг ийм одоо бүлэг гэх юм уу нэг хэсэг байгаа тийм. Ер нь одоо миний бас зорилтод яг ажиллаж байгаа клиентууд ч гэсэн яг энэ талын залуучуудтай илүү ажиллах. Тэгээд нөгөө талдаа илүү үр дүн бас илүү хурдан гардаг.
Нөгөө яг энийг ингэж нэг хийж чадвал гүйцэтгэл сайтай байл. За. Өөртөө угаасаа сонирхож байгаа, өөртөө угаасаа фокус ирмэлцэлтэй учраас. Нөгөө талын туйл нь болохоор бас нөгөө нэг тийм жоохон залхацсан маягийн бас хоёрдугаар үе байх шиг байна. Тэр нь зугтдаг бизнесээсээ зугтдаг, ажилласаа зугтдаг тий. Мөнгө хийж штэ өөрийнх нь өмч өсөж штэ. Яагаад тэндээс зугтна гэж? Одоо тэр чинь тэгээ нөгөө нэг угаасаа нөгөө бид одоо чинь ингээд бид чингийн хүн чинь нөгөө бид нар амьдрах хэрэгцээ байна. Хэрэгцээнд байгаа учраас ингээд сурдаг, хөгждөг, зүтгэдэг. Анхнаасаа магадгүй тэр нь дутагдaltaй байсан бас нэг тийм бүлэг байгаа болов уу гэж ойлгосон. Нэг тийм ирмэлзэл гэхээс илүүгээр тэгээ нэг тийм нөгөө тэмцэлгүй тэ нэг ингээд угаасаа одоо ингээд багасаа бэлэн байдаг ч юм уу тэ. Тийм тэгэхээр чин тэр хүмүүсийн хувьд гүн тэгээд байж л байдаг, болж л байдаг байсан зүйл тэгээд магадгүй нөгөө талдаа бас гэр бүлийн харилцаа талаасаа ч гэдэг юм уу тийм дотроос асуудалтай байдаг байсан бол нөгөө нэг бүх юм л бизнесийн яриа байдаг байсан ч юм уу те тэнгууд нь цогтдаг ч юм уу бас нэг иймэрхүү залуучууд бас байгаа юм байна гэж би тийм олж зүгээр харж ойлгосон. Өөрөө би ингээд дутуу үнэлэгдэж байна гэж ботсон залуучууд хизээ энэ яриа хийх ёстой. Нэг үр дүн гаргачаад хийх ёстой юм уу? Ажилласаа гарахаас өмнө хийх юм уу? Чин би нэг жоохон дутуу үнэлгээтэй байна гэж бодож штэ. Тэгвэл энийг үнэхээр тийм үр дүнгээ харуулчаад яах ёстой юу? Эсвэл анханасаа орохдоо тэрийг цалин мөнгөөр тохирчоод орсон хамаагүй зөв үү? Мэдээж анханасаа юу гэж тохирох вэ гэдэг чухал баг. Тэгээд үр дүнгээ гаргачвал яах юм бэ гэдгийг бас анханасаа ярих нь чухал баг. Ер нь бол аль болохоор анханасаа байвал их зүгээр. Нөгөө талдаа би бас ингэж боддог. Нөгөө ер нь ингээд нэг ийм компани ажилтан альсвал эзэн ажилтан хоёр ингээ хоорондоо өрсөлдөд байгаа юм шиг нэг ийм зүйл чинь яг нөгөө байгууллагын буруу соёл гэдэг чинь яг энэ байхгүй одоо соёлын гажуудал. Зүүн бол юу вэ гэхээр ерөөсө компани гэдэг чинь өөрөө нөгөө нийгмийн хэрэгсэл шүү дээ. Компаниг дөрвөн зүйлийн төлөө л ер нь явж байгаа. Нэгт нь тэр үйлчлүүлэгч хүмүүстээ ямар үнцийг өгөх гэдэг. Нэгтгэх. Энэ дээр амлалт. Хоёр дахь нь ажилтнууд тэр хамтраад энэ үнцнийг бий болгоод байгаа хүмүүстээ ямар үнцнийг өгөх гэдэг. Хоёр дахь амлалт те. Гурав дахь нь зөвхөн өөрийнх нь үйлчлүүлэх зөвхөн өөрийнх нь ажилтан биш бид бусад нийгмийн оролцогч талууд байж байна. Жишээ нь ингээд хангар нийлүүлэгч. За яг хуу тий хангар нийлүүлэгчд байна. Дээрээс нь бүр ингээд хамаатай хамаагүй жишээ нь манай бизнес байхын тулд одоо ингээд тог гэрж явах хэрэгтэй ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд байгаа шүү. Тэгэхээр энэ бусад оролцогч талууд буюу нийгмийн оролцогч талуудад ямар амлалт өгөх юм. За тэгээ тэгээ нийгмийн чинь бас нэг нөгөө талаас нөгөө сүүлийн үед байгаль орчин тэрийг ороод ирсэн тийм. Нийгэм байгаль орчин. За тэгээ дөрөвтөх нь энэ компани дээр ингээд энийг явуулахын тулд анханасаа хөрөнгө оруулаад тий мөнгөө энэ чи төгжсөн байж байгаа хүмүүс маань нэг жилээцэд нэг ногдлаа шиг аавн тэр маань одоо хөрөнгөний зах зээлдлийг өгөөжөөс дутуу бишээр тий Монголынхоор бол одоо юу гэдэг банкныхаас ч юм уу бондны хүнээс дутуу бишээр ямар өгөөж өгөх юм бэ гэдэг нэг юм дөрвөн төвшний амлалтыг л гүйцэтгэх захирлыг ч удирдах байгаа байхгүй юу тий тэгэхээр энийг анханасаа нээлттэй л өгнө гэж зарлчвал ойлгомжтой болгоод тий ийм төвшөнд хүрэх юм бол чинь хэрэглэгч нар маань ийм төвшөнд хүрмээр байна. Commitment тий. Ягаад манай компани ажиллаад байгаа зорилго нь. Тэгээд ажилтнууд маань ийм төвшөнд хүрнэ. Тэгээд нийгэмдээ бид нар бас нэг ийм хэмжээний татвар өгье ч гэдэг юм уу тий. Та нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд. За тэгээд дөрөвтөх нь за тэгээд товцоо эзэмшигч дээр юу яана тий. Энийг л ерөнхий найруулгыг л бид нар CEO гэж хүн хийж байгаа байхгүй юу уг нь. Бараг өдөртэй ч тий. Ер нь тийш одоо нөгөө директор гэж нэрлэдэг англиар. Директор гэдэг чинь одоо миний ойлгосноор найруулагч гэсэн үг юм байна л да. Найруулагч. Манай хүн бол нэг кинон тоглохгүй шүү дээ. Найруулагч те. Одоо манай Стивен Спилберг гэдэг мундаг одоо манай энтер гэсэн дээ. Манай ах маань тий. Тэгэхэд чинь бол
тэр хүн кинон дээр тоглоод байдаггүй шүү дээ. Найруулагч л байгаа байхгүй. Аль сүлтийн саяны ярьдаг шиг кондуктор өдөртөөч яг хөгжмийн зэмсэг бариад ингэ яваад байгаа. өөрөө хийгээд байгаа. Гэхдээ тэр хүн байснараа тэр оркестр явж байна. Тэр кино амилж байна те. Хүмүүс таашааж штэ. Тийм. Тэгэхээр энэний коммитментийг ил зарлана гэдэг бол яг үгүй барууны мундаг компаниуд угаасаа хийдэг ажил нь тэр мөрийн хөтөлбөр л гэсэн үг шүү дээ тэр захирлын. Энэ мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадахгүй бол дараагийн захирал нээлттэй байж гэнэ гэдэг ийм л зах зээл байхгүй. Тэгэхэд манай Монголын захирлууд дээр бол энэ зүйлийг яг томоохон компаниуд дотроо тодорхой хэмжээнд бол хэрэгжүүлээд явж байгаа бах. Тэг чимээгүй хүн шиг. Гэтэ энийг нэг нугаадах шаардлагатай зүйл биш байхгүй юу? Ил ярьж явах хэрэгтэй зүйл. Энэ компани байснараа саяны энэ зүйлүүд ийм болох гэдэг. Байхгүй байсан дээрөө байсан дээр нь тэгжиж ажиллаж идэх хүртэл өөрсдийнхөө хүлээлтийг тодорхой хэмжээнд одоо тохируулж ажиллаж чадсан шүү дээ. Өнөөдрийн яриа маань маш сонирхолтой болж өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг бас хүлээж авч өнөөдрийн энэ сонирхолтой хүмүүр хөрөнгө оруулалт гэдэг энэ сэдвийн хүрээнд бас нээлттэй ярилцсан Болор захиралтай баярлалаа. За баярлалаа. Чиний ажлаас амжилт хүсье. За баярлалаа.